Сайн бацгаана уу? Надашуудтай хайрдаг вэ? Мэндчлийн үргэлжийн хамт олноос та бүхэндээ ээлжит гинтийн бэлгээ энэ цаг мөчид нарцад мэндэлсэн нандан сайхан өдрөнд төхөж байгаа. Эрхэм төмөр тогоо баасан нартай хэмээн хаяглаж гэр бүл болон найзуудынхаа зүгээс илгээсэн гинтийн бэлгийг хамтдаа дотгошоорч төрсөн өдрийн эзэдэд уламжилцгаая. Сайн бацгаана уу? Төгөө баасан гэж хоёр байгаа болов. Надашуудтай хайрдаг вэ? Мэндчилгээ үргэлт маань үргэлжлээсээр энэ цаг мөчид баяр дээр баяр давхцсан, бүр хоёр төрсөн өдөр давхцсан нэгэн сайхан үдшээр орж ирээд байна. Юуны өмнө эрхэм та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгээд хоёр хүнд зэрэг мэндчилгээ ирсэн учраас бичлэгнийхээ эхэнд ямар тач гуруула танилцсан зүйтэй болов гэж бодож байна. Миний ахын алдар нэр хэм бэ? Адаг баасан гэдэг. Миний ихч төмөр тоо. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр өнөөдөр яг одоо энэ цаг мөчид та хоёрын манаас хорвоод мэндэлсэн Хосгүй баяр буюу 1-р сарын 23-нд энэхэн Замбуу ТV-ийн урьдчиланд магнаа гийсэн гэрэлт өдрийн мэндийг нийт налаагчдынхаа нэрийн өмнөөс дэвшүүлж байна. Хүлээн авах уу? За баярлалаа. Хайртай дотны хүмүүстэйгээ хүрээлүүлээ төрсөн өдрөөсөө яг л эхлэх гэж байх шүү гээд миний ахаа. За тэгээд хоёр хүнийг хосоор нь хамтд нь очиод баярлуулаад өгөөрэй гэсэн учраас хэдүүлээ ирсэн сайхан сэтгэлийн үгсийг нь бас сайн сонсох ёстой байгаа. Энэ цаг мөчид та бүхний манаас найз нөхдөд хорон цугларсан байх шүү гээд эрхэм гэр бүлийнхнийхэн ч бас ирээд их гоё гинтийн бэлгээр уламжилж байгаа учиртай. Тэгэхээр мэндчилгээ чухам хинээс вэ гэд бас эргэлзэж байж болох юм тийм ээ. Баяр дээр баяр нэмхийг хүссэн эрхэм хүмүүсийн сэтгэлийн үгсийг хамтдаа маш сайхан сонсъё. Тэр зөвхт бэлэгнээ эзэд тодорхой болох учиртай шүү. Зүрж вихлэх соён монд нь Монгол төрийн дуунийг шигэлж зүүд нарны тэнгэртээ ижи бурхад тань сүсэглэн биширч өргөжин тэлж байгаа Монгол их орондоо өнөөдөр та хоёр минь хүмүүн заяаг олж мэндэлсэн юм шүү. Айчлан ирсэн нас нь над жаргалаар дүүрэн байх болтугай. Учран золгосон нас нь уян игшгээр дүүрэн байх болтугай. Та нартай төрсөн өдрийн алхалуу мэндийг хүргэе гэд энэ цаг мөчид хайртай гэр бүл болон найзуудаас нь энэ гайхалтай үжиг зохион байгуулагчдын зүгээс бэлэг бас баярын гинтийн бэлгээр мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэгээд найз нөхөд гэр бүлийнхнийхэн сэтгэл шингэсэн төрсөн өдрийн бэлгийг өргөн барья. Хүлээн авцгаана уу? Найзаа гэж дуудах хүнтэй би найзаж явах зүрх сэтгэлтэй хүн тэгээд мэндчилгээ маань үргэлжилж байна. Би ч бас их гайхалтай мэдрэмжийг авч байна. Ягаад тэгэхээр анх удаа найзууд нэг дор төрсөн өдрөө бутавж байгаа. Ийм баяр дээр ирж байгаа. Тэгээд мэдээж эрхэм хүмүүс маань их олон зүйлийг хэлж бас их гоё баярлуулахыг хүссэн учраас бид бүхнийг бас баяр дээрээ урьсан болов уу гэж бодож байна. Монгол түмэнд нэг сайхан дууны өгс байдаг шүү дээ. Найзаар минь намайг таньдаг учиртай гэж жаргал зуглангийн алиндч бисен түшиж байдаг. Манай найзууд ингээд л би биенийхээ төрсөн өдрийг тойрч тэмдэглээд их л сайхан дурсамжийг бүтээдэг. Харин энэ хоёрын маань хувьд хамтдаа нэг өдөр төрсөн нь ээдээ дэндүү бэлгшээлтэй юм шүү гэсэн. Тэгээд хэдий өөдөөс нь хараад зогсож байгаа ч гэсэндээ энэ сайхан дурсамж болон үлдэх бичлэгтэй талархлын сайхан сэтгэлийг гэр бүл болон найзуудаа илгээх болов гэж бодож байна. Ахаас эхлэе тийх үү? За төрсөн өдрийн мэнд тэмдэглэж байгаа хайрны жил найз нөхдөд маш их баярлалаа. Гинтийн болоо жоохон сандралтай байна. Тэгэлгүй. Сэтгэлийг сонсъё. За одоо нэг айгу толгомдоод хэлэхгүй болдохгүй шүү дээ. Үнэхээр гоё гинтийн гоё сюрприз байлаа. Найзуудаа гэрээхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Маш их баярлалаа. Гоё сюрприз байсан. Баярлалаа. Найзуудаа хайртай шүү. Жаргал зовлон бүхэл цаг үед үргэлж хамт байдаг та нартай хайртай шүү гэж хэлье. Гэрээхэндээ ч гэсэн тэгэлгүй яах вэ? Маш гоёор хүлээж авсан та хоёртоо бас баярлалаа. Тэгээд нэгэн сайхан ишлэлээр энэ удаагийнхаа дугаарыг жаргаамаар байна. Эр хүн гэдэг амьдралыг бүтээдэг юм гинлээ миний ахаа. Харин тэр амьдралыг бүсгүй хүн өнгө оруулж хөглөдөг юм гинлээ. Та бүхнийхэн гэр бүлүүдэд ад жаргалыг хүсье. Харин амдын сайхан нөхөрлөлд нэрүүлэн хийх хүсье. Сайхан баярлцгаагаарай. За баярлалаа. Шиг цацарч явхад минь намайг түшсэн найзууд минь амар шиг хойнож суухад мэн өлмөс арчсан андууд мэн нэгэн үеийг
гэж түүх болно нэр нэгтэй дуудуулж домог болно нэгэн цагийн хүрдэн буян хурааж нэг эртний үлгэр шиг жаргалж Үрийн гэгэшиг явхад минь үнэнчээр ханилсан найзууд минь үер шиг ирчилж алдуурхад мэ үг шиг шуурсан